За ингээд бүгдээрээ бадаг хэсэг рүүгээ орцгоё. За бадаг хэсэг ингэж эхэлж байгаа. За бадаг тоглохдоо до мажор буюу нөгөө ихэнд авч ирсэн аккордоо яг адилхан авна. 5 дугаар утас, 2 дугаар утсаа зэрэг татна. За тэгээд 4 дугаар утсаа татна. Тэгээд 3 дугаар утас, 2 дугаар утсаа зэрэг татна. 2 удаа. За нийлүүлээд үзээд. За дараа нь 4 дугаар утсаа татна. Тэгээд 2 дугаар утсаа татна. Тэгээд дахиад 4-өө татна. Тэгээд 3-оо татна. Дараагийн хэсэг дээр до мажороо ингэж барьж исэн бол 7 руугаа ийм болгоод 1-р утсаа бас хамт таарна. 2-1-ээ хамт таарна гэсэн үг. Нөгөө интро хэсэг дээр зааж исэн хэсэг шиг яг хуруугаа ийм болох чинь. За тэгээд 5 3 2 дугаар утас 1-р утсаа араас нь ингэж татна. За зүгээр зэрэг яг татахгүй. Яг ингэ зэрэг татахгүй араас нь. Техникийг арпеж гэж нэрлэдэг. Гэхдээ энэ техникийг сурахдаа удаанаар ингээд эрхээ уруу, долоо уруу, дунд уруу, ядам уруу гэж татна. Удаанаар араас нь. Тэгээ багаар бодлуулаад. Татлагчна гэсэн үг юм дээр. За ингэж татчаа тэгээд 4-өө татаад 4-р утсаа татаад. За одоо 1-р утсан дээр ингэж дарсныгаа ийм болгоод авчин. Тэгээд 1-р утсаа хоосон татна. Дарахгүй татна. За тэгээд дараа нь 2-р утасны 3 дахь лаатан дээр дараад. Тэгээд 4-р утсаа татаад. Тэгээ 2-р утсаа татаад дахиад 4-өө татаад 2-аа татна. За тэгэхээр ийм болно. За саяны хоёрыг нийлүүлэхээр за дараагийн хэсэг ийм байсан бол одоо байрлал маань энэ 7 рууг аваад ядам руугаа аваад тэгээ зөвхөн дунд руугаа үлдээгээд тэгээ чигчээ руугаараа 1-р утасны 3-р лаатан дээр таарна. За тэгээд 6-1-ээ зэрэг татна хамттна. Дараа нь 4-р утсаа татна. Тэгээд 3-2-1-ээ саяны арпеж хийн. Ингэж өнгөрүүлж татна. За дараа нь 1-р утсаа татчихна. Тэгээд 4-өө татаад. Тэгээд 3-2-1 гэж зэрэг татаад. Тэгээд 4-өө дахиж татаад. Тэгээд 1-р утсаа одоо чигчээ уруу аваад суул татна. Энэ дунд уруу бол энэ ч нэ байж лээ. За дахиад зэрэг татлаа. 4 3 2 1 одоо нэгээ татлаа. Тэгээд 4-өө татлаа. 3
2 1-ээ зэрэг татлаа. 4-өө татлаа. Одоо 1-р утсаа сул татлаа. За саяны тактаа нийлүүлээд үзье. За дараагийн хэсэг нь ингэж дарна. Одоо саяны дунд хурууч энэ чинь байж л байна бас. Тэгээд 7 хуруугаараа 3 дугаар утасны 1-р латан дээр дарчин. Тэгээ гарын барил чи юм болно. Тэгээд 6 3 2 1-ийн араас нь татна. За одоо 4-р утсаа татна. Тэгээд чигчээ уруугаараа 2 дугаар усны 3 дугаар латан дээр дараад татна. За sorry. Энэ ч нэ дарах болоогүй ингэж явж хагаад зэрэг татлаа. 4-өө татлаа. Одоо 3 дахь латны 2 дугаар утсан дээр дарж татлаа. За дараагийн хэсэг дээр 4 3 2-оо зэрэг татна. Зүгээр л хамтдаа татчихна. Тэгээд одоо чигчээ хуруугаа 2 дугаар утасныхаа чигчээ хурууг авчна. Тэгээд дараагийн хэсэг дээрээ хідүүлээ. Энэ 7 хуруугаа 2 дугаар утасныхаа 1-р лат руу буулгаж дарна гэдэг нь 2 дугаар утасны зүгээр 1-р латан дээрээ 7 хуруугаар дарчна. Тэгээд 4 3 гэж татна. Тэгээд дахиад 4 гэж татаад одоо 1-р латны 3 2 дээр хамтдаа энэ 7 хуруугаар дарна. Тэгээд 3 2-оо зэрэг татна. За саяны хэсэг ийм 4 2 татлаа. Одоо ингээд хамтдаа дарлаа. За нийлүүлээд үзье. Тэгээд за өмнөх 3 тактаа нийлүүлээ. Энэ чэнэс явъя. Гэвч одоо ийм болголоо. Одоо ийм болголоо. За дараагийн хэсэг нөгөө интро хэсэг дээр даасан фа мажор сефт гэдэг аккордоо дарна. Тэгээд 6 3 2 1-ээ хамтдаа дараад тэгээд 4-өө татаад одоо 2-оо татаад тэгээд 4 3 2 зэрэг татна. Тэгээд дахиад 4-өө татна. Тэгээд 2-оо татна. За тэгээд нийлүүлээ. За одоо дараа нь нөгөө нэг хэсгээ хийн. Интро хэсэг дээр сурсан хэсгээ. Чигчээ уруугаа 2 дугаар утасны 3 дугаар латан дээр тавьж агаад 2-оо татаад 1-ээ татаад тэгээд pull off хийдэг. За нийлүүлээд. За одоо ингэчээд буцаагаад чигчээ уруугаа 2 дугаар утасныхаа 3 дахь латан дээр тавьчихна. Нөгөө бариллууд ерөөсөө өөрчлөгдөхгүй гарын бариллууд. За 6 2-оо зэрэг татна. Тэгээд 4-өө татна. 3-аа татна. Одоо 2-оо татна. Тэгээд 4 3-аа араас нь дахиад татна. За одоо шууд энэ чигчээ уруугаа эндээсээ ингээд авчна. Гэхдээ ингэж pull off хийж авахгүй зүгээр л авна. Тэгээд 2 дугаар уцаа татаад тэгээд жоохон хүлээж байгаа 4 2-оо араас нь татна. Ингээд ийм
үзүүлье. Яг энэ хэсэг дээр яг ингэж татахгүй хоёроо татчаа жоон хүлээж байгаа 4 2 гэж араас нь татсан шүү. Тэгэхээр хэмжээний юм болно. За дараагийн хэсэг дээр ийм байж байгаад 7 руугаа 2 дугаар утасны 1-р лаадан дээрээ дарсан чигээрээ үлдээгээд ядам уруугаараа 6 дугаар утасны 3 дахь лаадан дээрээ очиж тавьчихна. Тэгэхээр ийм болно. Тэгээд 6 3 2 1-ээ зэрэг татаад тэгээд 4-өө татна. Хоосон. Тэгээд 2 дугаар утсаа татаад тэгээд 4 3 2 зэрэг татна. За тэгэхээр дараа нь 4 2 4 3 гэж татна. 4 2 4 3. За нийлүүлээ. За дараагийн хэсэг дээр энд дарсан 7 руугаа ингээд авчна. Тэгээд 6 2-оо зэрэг татна. Тэгээд 4-өө татна. Тэгээд 3-аа татна. Тэгээд 2 дугаар утасны 1-р лаадан дээр дарж татна. Тэгээд 4 3-аа араас нь татна. Тэгээд чигчээ уруугаараа 3 дугаар лаадны 2 дугаар утсан дээр тавиад татчихна. Тэгээд 4-өө татна. За эндээс нь явъя. За тэгээд дараагийн хэсэг дээр яг адилхан эхнээсээ явчихна. Гэт яг баатгаа эхнээс нь дахиад тоглолчихно гэсэн. За одоо бүр эхнээс нь тэгээд нийлүүлээд үзье. За ийм болголоо. За дараагийн хэсэг дээр ингээд 3 дахь утсан дээр тавилаа. Тэгээд 6 3 2 1. Тэгээд fa major 7. болголоо. За одоо дунд нь зогсохгүй шууд яваад үзье. Яг дуулж байгаа юм шиг тоглох хэрэгтэй. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр зарим газраа айжуухан, тэгээд зарим газраа чанга. Тэрийг өөрөө та мэдрэх ёстой тоглож байхдаа. Би сая яг энэ хэсэг дээр чангарч өгч байна. Яг энэ хэсэг дээр айж охин боллоо. Дахиад чангарлаа. Айж охин боллоо.
ингэж тоглох юм бол таны тоглож байгаа чи илүү гоё утга учиртай тэгээд робот шиг сонсогдохгүй гэсэн үг. Нэг хэвийн зүгээр ингэж тоглох юм бол жоох уйдгартай болчихно тоглож байгаа чинь. За ингээд бадгийн хэсэг маань дуусчихна. Одоо сүүлийн офтро хэсэг байгаа.